сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ цусны чулууны талаар товчхон мэдээлэл хүргье. За цусны хүүдийн маань элэгний дор байрладаг цусыг хадгалах, нөөцлөх зориулт бүхий жижиг уутанцар хэрэгтэй юм аа. Цусны чулуу үүсгэхэд хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнд таргалалт, нэг дор хит ихээр идэх болон удаан хугацаанд үлээ явах, хоолтын буруу дэглэм, мөн жирэмсэн эмэгтэйчүүд мөн дааврын нөлөөтэй холбоотой цусны чулуу үүсч болдог. Мөн удамшил болон бусад бодисын солилцооны эмгүүд багтдаг. За цусны хүүдийн чулуу үүснээр дараах хүндрэлөөр үүсдэг. Үүнд цусны хүүдийн өрөвсөл, цусны хүүдийн цорох, мөн цусны чулуу, цусны ерөнхий цугийг бүглэх зэрэг хүндрэлүүд үүсдэг. За цусны чулууг онцлох хамгийн сайн шинжилгээний арга бол эхо буюу хит тавиа шинжилгээ байдаг. Хит тавиа шинжилгээгээр цусны чулуунаас гадна цуснд янз бүрийн үүсгэр болон урах цаг полип, мөн цус өтгөн байгаа эсэх, мөн цусны бусад эмгийг онцлох бүрэн боломжтой. За цусны чулуу үүсгээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр тогтмол 30 минутаас дээш дасгал хөдөлгөөн хийж байх, зөв хооллолт буюу ойр орхон баг багаар идэх, өглөөний цагаан тогтмол уух буюу удаан хугацаанд үлэн явахгүй байх, мөн урьдчилан сэргийлэх хүслэг буюу эхо шинжилгээнд жил бүр тогтмол хамрагдаж хөвшөөрэй.